За сайн байцгаана уу Mongolians in Australia подкастын маань 74 дахь дугаарыг инхүү эхэлж байна. За өнөөдрийн дугаараар Мельбурн хотоос Edu Master Consulting Group-ийг үүсгэн байгуулагч, хүний нөөц нийгмийн төлөвшил төрийн бос байгууллагын үүсгэн байгуулагч, мөн Jump Private Equity IT компанид хүний нөөц чанарын албаны менежер хийдэг Төмөр Жавын Эрдэнэ цэцэг гэх ажилсаг хөдөлмөрч мэдлэгтэй нэгэн Монгол бүсгүйг урьж оруулаад байна. За тэрээр Charles Start их сургуулийг бизнесийн удирдлага, хүний нөөцийн чиглэлээр мастерын зэргийг хамгаалсан ба 2015 онд Австралид анх ирж байсан. За тэгээ одоо Эркагч маань Мельбурн хотод нөхөр 4 хүүхдийн хамт амьдарч байна. За сайн уу Эркагч? Сайн байна уу? За подкаст маань орж аваад маш их баярлалаа. Урьж оролцож аваад баярлалаа. За ерөнхийдөө манай подкаст маань бас Монгол байх үедээ бас хийжсэн ажил төрлийн талаар бас ярьдаг байгаа. Тэгээд энэ асуултаар бас энэ подкастаа эхлэе гэж бодож байна. За энэ подкастыг сонсож байгаа нийт сонсогчдоо энэ өдрийн мэндийг хүргье. Энэ подкастыг бас тасралтгүй авч явж байгаа. Баярлалаа гэж хэлмээр байна. Энэ Австралийн талаарх мэдээллийг мэдлэгийг олон хүнд түгээж агаад цаг гаргаж энэ подкастыг эрхлэж явуулдаг гэж байна. Тэгэхээр энэний асрын хөдөлмөр бас цаг зарцуулагдаж байгаа тийм. Тэгэхээр бас баярлалаа гэж хэлмээр байна. Баярлалаа. За Монгол байхдаа би яг энд ирэхээс өмнө бол Монголын бизнесийн зөвлөлд ажлын хэсгийн зохицуулагчаар ажиллаж байсан. За тэгээд Монголын бизнесийн зөвлөл маань юу хийдэг байгууллага гэхлээр энэ хувийн хвшил Монголын эдийн засгийг авч явж байгаа бол хувийн хвшлийн байгууллагуудын төлөөлөлт, хөрөнгө оруулагчид, донор байгууллагууд, олон улсын банк санхүүгийн нийтлүүлгийг ер нь бол бүхэл талыг хамарсан энэ Монгол бизнесийн орчныг сайжруулах тийм. Зөвхөн бизнесийн орчныг сайжруулна гэдэг маань өөрөө бас олон зүйл дээр тулгуурлаж тухайн бизнесийн орчныг сайжруулдаг шүү дээ. Тэгээд энэ утгаараа манад хөрөнгө оруулалтын ажлын хэсэг гэж байсан, эрсдлийн ажлын хэсэг гэж байлаа, боловсролын ажлын хэсэг. Хүн гэдэг маань өөрөө тухайн бизнесийг авч явж байгаа бол хөр хүчин тэгээд бол хүнийг өөрөө сайжруулахын тулд боловсрол өөрөө сайжрах хэрэгтэй гэдэг утгаараа боловсролын ажлын хэсэг гэж байсан, байгаль орчны ажлын хэсэг гэж байсан тийм. Энэ маань өөрөө дахиад нөгөө бизнестэй холбогдоод бизнес маань өөрөө ногоон тасралтгүй зөв байж иж энэ байгаль орчинд ээлтэй ээж байсан явдаг болсон орчин. Тэгэхээр байгаль орчны ажлын хэсэг гэж байсан, хууль зүйн ажлын хэсэг байлаа, логистикийн ажлын хэсэг байсан. Тэгээд намайг ороход анх 60 гишүүдтэй байсан. Тэгээд 2015 онд Австрали явхад гараад нэг 350 гаруй орчуулж байгууллагад хувийн хвшлүүд оролцсон юм том мэдл болоод ажлын хэсэг болсон байсан. Тэгээд энд ажиллаж байхдаа бас асар их олон зүйл сурсан л та. Бид яг тэр үед одоо юу гэдэг энэ байгууллагад ажиллаад агүй сайхан хамт олонтой удирдлагуудтай ажлын цагаа баримталдаг. Тэгээд олон одоо юу гэх бизнесийн байгууллагатай олон төрлөөр харилцдаг байсан учраас сонирхолтой байсан. Тэгээд цалинч бас ингээд ажлын хэсгийн мэдээл, ажил сайжрах тусам байгууллага шагнаал урамшуулаад тэгээд улам их ингээд цалин аваад тэгээд тэрэндээ сэтгэл хангасан тий. За бас сайхан амьдрандаа гэж ингээд явж байсан. Нэг сүүлд нөгөө манай эрс соёлын хууль 2015 14 онд өөрчлөгдөд яг 14 оны чинь өмнө манай дотоодын нийт бүтээгдэхүүн 16 хүртэл өссөөд нөгөө Австрали тэр үед санжаана нүүрс нь усан давтаад тэгээд манай урд турш манай Австралиас нүүрс биш Монголоос нүүрс авчихсан. Тэгээд энэ үед манай дотоодын нийт бүтээгдэхүүн өссөн, тэр хэрэгээ эдийн засаг сайжирсан тий. Тэр хэрэгээ Монгол одоо гадаадд амьдарч байсан оюутнууд маань буцсан. Тэгээд одоо нөгөө нээсэн болгоно ашигтай ажиллаж байсан тэр үе ахгүй. Тэгээд
Тэр үед засгийн газраас эрдэс соёлын хуульд өөрчлөлт оруулж исэн. Тэгээ өөрчлөлт маань өөрөө буцаад нөгөө хувийн хвшилтэй хөрөнгө оруулагчтай халгаатай одоо хууль болох гэж байсан л та. Тэгээд яг хөө тэр драфт хуулийг манайхан хэлэлцээд за эдрийг драфтаараа тийм ингээд батлагдах юм бол эх 5 жилээс эдийн засаг дахиад унах юм байна. Эдийн засаг ер нь бол гадны хөрөнгө оруулагчд багасах юм байна гэдэг ажлын хэсэг маань хуралдаад хэдэн одоо саналыг засгийн газарт өргөн барьсан. Тэгээд яг тэр үед бас миний гайхажсэн юм болохоор тэр чинь бараг 10 тонн гэдэг чинь Монголын 10 жил хүртэл англи хэл үздэг байсан цаг. Тэгээд тэр үед би англи хэл дээр хөрөнгө оруулалтын хууль Монголд байхгүй болсон олж мэдсэн. Тэгээд хөрөнгө оруулалтын хууль англи хэл дээр албаасаар орчуулагддаг учраас манай одоо ажлын хэсгийн дарга болох тэр үеийн баяр гэдэг хэрл маань механик ятагийн ята гэдэг өөрсдийнхөө ажилчдыг үн төлбөргүйгээр одоо дайчлаад эрдэс соёлын хуулийг англи хэл дээр орчуулж исэн. Манай ажлын хэсгээс. Тэгээд англи хэл дээр орчуулсны дараагаар тэр цагаа хөргүүлээд цагаагаа англи монгол хэл дээр бичээд тэр цагаагийн бид ажлынхаа бүхэнтэй хамт ноорлоод бид манай Чингисийн манай захирал Бямсайхан гэдэг нэг тэрэгэн ажилласан тийм. За Бямсайхан захирал дээр цагаагаа аваачиж өгсөн. Тэгээд цагаагаа аваачиж өгсөн чинь нөгөө ингээд багштай загнуулж байгаа хүчийг хэдхэн минутын дотор битэрийн хийсэн цагаа ингээд улаан алга болтолсон засаад англи дээр цагааг хүшээка альтмичиг ийм хэл дээр энэ тенсийг хэрэгэлт юм уу гэх юм бүр ингэ амар улаан алга болтон зассан. Би тэгэл хэрка минь чи болоогүй юм байна амар өөртөө өөдөг тийм. За би мэдээд байгаа юм байна чадаад байгаа юм болоод байгаа юм нэг байгаа юм гэж хэлжсэн чи ер нь бол дон нэркэ чи хахад ер нь англи хэлээ сайжруулах хэрэгтэй юм байна шүү гэдэг одоо сэтлийг Бямсайхан захирал маань тэр цагаагаа засаад өгчээсэн. Тэгээд тэр цагаагаа засчаад засгийн газар аваачиж өчөөл за ярка чи ер нь сайжрах хэрэгтэй юм байна. Англи хэл дээрээ ч гэсэн мэргэжлийн төвшөнд болох хэрэгтэй юм байна. Ингээд тэр үеэс хойш за би ер нь хаашаа явчвал мэргэжлийнхаа төвшөнд өөрөө сайжраад тийм эх 5 жилд ер нь гэр бүлээ аваад явах хэрэгтэй. Тэр үед манай нөхрөөс биомедикал инженер өөрөө хийдэг байсан хажуугаар нь 2-3 олон улсын хувийн эмнэлгүүдэд өөрөө одоо давхар цагийн ажилтнаар одоо юу гэдэг гэрээгээр бас ажилладаг байсан. Тэгээд хилээч гэсэн бид нар нөгөө тэр хүүхдүүд бол олон улсын том сургуульд шууд оруулаад сурах гэсэн чадваргүй л байсан л та. Тэгээд за тэр энэ үед ч гэсэн хүүхдүүдээ бас одоо англи хэлийг ч гэсэн сайжруулчаад ирээ да өөрийгөө бас нэг тэт хийгээд тэгээд мэргэжлээрээ Австрали улсыг зарсан. Тэгээд Австралийг зарсан шалтгаан нь нэгдүгээр цаг агаар хоёрдугаар тэгээд Австралиас сэтгэлэг авсан. Тэгээд сэтгэл ойролцоогоор 30-30 сэтгэлэг авч ирсэн. Тэгээд тэр бол $30,000 сэтгэлэг бас надад аваад их сонсогдоод амьдрал тийм нэг зарлага төрөхөд жоохон ч гэсэн тусаж байгаа учраас нөхөртэй хэлсэн нөхөр окей гэдэг. Бид хоёр виза өгчүүд 3-4 хоногийн дотор виза авч ирсэн. Тэгээд Австралид ирсэн дээ. 3-4 хоногийн дотор виза авдаг гэж одоо бол өстой тийм юм бол бараг байхгүй юм шүү. Тастаа айгуу. Харин тийм 3 хоног гэж ярьж штэ. 7 хоног дотор авсан байна штэ. Тэгээд ер нь та яг анх Австралид ирэхдээ яг анх л Мельбурн хотод ирж байсан уу? Би анх л Мельбурн хотыг сонгосон. Мельбурн хотыг сонгох болсон шалтгаан нэгдүгээр манай сургууль Мельбурн салбартайсан. Хоёрдугаар нь Мельбурн хамгийн дэлхийд 5 бичигддэг, 5 дотор бичигддэг хамгийн одоо амьдрах тааламжтай хотоор шалгарч ирсэн тэр үед тухайн үедээ. Тэгээд хүмүүсийн ярианаас бол ер нь бол Монголтой цагаагаар төстэй халуун биш те сэргэлцэн сайхан салхитай. Тэгээд би ер нь Мельбурн хотыг
санагдаж байна. Тий. Ер нь бол цаг агаар нь бол тийм шүү. Манай Мельбурн чинь ер нь бусад хотуудыгаа бодвол их сайхан сэрүүхэн, өвөлдөө сайхан сэрүүхэн болчихно. Зундаа сайхан халжина гэл ер нь бол бүхэл дөрвөн улирлыг бол бүтэн утгаар нь бас мэдэрч чадхаар бас хот гэж харагддаг ш. Тэр талаараа бас Мельбурн хот маань илүү давуу талтай болов бусад хотуудыг харьцуулахад. Тийм. Тэгээд дээрэс нь удаал бүр цаг агаарт нь дасчихсан тий. Нэг гоё. Тэгээд нэг амар халуун бөхчин биш. Тэгээл сайхан зунчин ч гэсэн бас ингээл гоё сэвэлцэн салхитай л байдаг шүү дээ тий. Нэг хэдхэн хоног л их сүрхий халдаг болохоос ч тэгэл бас эдний сайхан сэвэлцэн салхитай. Тэгээд дээрэс нь Мельбурн хот маань өөрөө зам тээврийн хавьяа гэлхийд тэргүүлдэг. Тэгээд орчин бол ер нь бол хүүхдэд ээлтэй. Орчны хувьд бол паркууд маш сайн байрлалтай, цэвэр усны нөөцтэй, цэвэр ус нь маш сайхан тийм ингээд гудамнасаа л ингээд хүүхдүүд хус зэрэгцээтэй хүмүүс ингээд гудамнасаа усаа боловчдаг. Тэгээд паркууд маш сайн байрлалсан. Ойр ойрхон тийм дүүргүүдэд 2-3 том парктай. Тэгээд хүүхдүүд тоглох орчин сайтай гэдэг утгаар бол бас Австралид авах юм зөндөө болсон. Тийм тийм. За тийм ээ. Ерөнхийдөө хүмүүс маань бас энэ хотуудын талаар мэдээллийг энд суугаад бас нэлээд авч байгаа гэж бодож байна. За одоо хоёлаа Эркагчийн Edu Master Consulting Group-ийн талаар ярилцсанаа. За тэгээд анх эхлэх болсон шалтгаанаас хоёлаа эхлэе гэж бодож байна шүү дээ. Эхлэх болсон шалтгаан ер нь бол эхлэх болсон шалтгаан нь энэ Мельбурн одоо энд ирчээд өөрөө яг энэ амьдралаар одоо энэ оюутны амьдралаа тэгэл бид нар чинь би бас эйжентээр ирж исэн. Тэгээд яг эйжентээр ирсэн ч гэсэн тухайн үед маань гоё эйжент маань сургуулийн минь өгөөл за баяртай сайн сураарай гэлтэл явцсан. Тэгээд энд ирээд яг сул тал нь юу байхаа юун дээр нь анхаарах юм, хаанаас яаж банк картаа нийлэх юм. Тэгээд хаана яаж хүүхдээ сургуульд оруулах юм тий. Хүүхдээ бүртгүүлэхэд бол хаана хандах юм. За бид нарт өөр ямар арга зам байгаа юм. Одоо ямар мэргэжлийг сонгосноор цааш илүү их бүтээмжтэй ч юм уу тий энэ хөдөлмөрийн зах зээлд хурдан орох юм ч гэдэг юм уу. Энэ мэдээлэлүүд байхгүй байсан л та. Тэгээд анх ирчгээд яг бараг л ингээд ажлынхаа хажуугаар сурдаг байлаа шүү дээ. Тэр чинь сураад ажиллах биш ажлынхаа хажуугаар сурдаг гэсэн юм. Өндөр төлбөр олон хүүхдийн төлбөрийг одоо дарж исэн. Тэгээд энэ ч утгаараа нэг гэр бүлийн хүн гэдэг бол бас Австралид айгүй үүрэгтэй гэр бүлээр нь амьдрах гэж сурж байгаа сургалтаар ч гэсэн амьдрах гэр бүлийн хүмүүсийн виз бол маш хурдан гардаг тийм. Австрали тэр утгаараа иммиграшн систем нь энэ төлөвлөлтийн хүний нөөцийн төлөвлөлтийг аягүй сайн гаргаж өгдөг. Тэгээд тэр үед хичээлүүд бол надад бол нэг тийм бэрхшээл гарч байгаагүй. Тэгээд гол анхаарах хичээлүүдээ гялс үзээл гол нь яг өөртөө хэрэгцээтэй урд нь нөгөө ажиллаж байсан болохоор гол хичээлүүд маань надад илүү одоо юу гэдэг ойрхон за энэ дээр ингэж тийм ч ингээд хийчээ. За энэ дээр илүүгээр ингээд хийчээ. За энэ хичээл явах хэрэгтэй гэл ингээл өнгөрчтэй. Яг ингээд өөртөө хэрэгцээтэй хичээлүүд дээр ингээд яг point өгөө тэрэн дээрээ судалгаа хийгээд ингээд үздэг байсан. Тэгээд тэрний нэг нь хамгийн сүүлд нөгөө internship гэдэг Австралийн сургуулиудын бас нэг давуу тал нь internship хийх илүү одоо боломжуудыг олгодог тийм internship-ийн тодорхой цагуудтай байдаг. За тэгээд сургуулиуд маань тэр internship хийж байгаа газруудаа мөнгө төлдөг. Тэр утгаараа тэр internship хийлгэж байгаа газрууд маань өөрөө тийм хамгийн сайн оюутнаа шалгаж чаддаг ч юм эсвэл яг тэрийг аягүй сайн дадлагжуулаад гаргадаг. Тэгээд тэр утгаараа Австралийн хүний нөөцийн систем ерөнхийдөө бол Аз суурьтай шүү дээ. Танил талаараа илүү ажилд авдаг тийм таньдаг хүнийгээ эсвэл одоо position шинэ оронтой гарлаа гэхэд хамгийн түрүүнд байгууллагатаа зарладаг ч юм уу. Тэгээд ийм Аз соёлтой учраас тэр internship хийсэн оюут нь бол хамгийн түрүүнд бас юм ингээд ажилд авах магадлал аягүй өндөртэй байдаг. Миний хамгийн сүүлд хийсэн internship бол Accor хотел дээр
Accor Group буюу одоо нөгөө Accor Group гэдэг хотелийн одоо франчайзинг гэдэг байхгүй. За тэр маань Novotel, Savotel, Mercure, Pullmarine, IBS гэх агуу одоо хотелүүд ингээд нэгдсэн. За тэрний хүний нөөц дээр нь ажиллаж байсан. Тэгээ хүний миний үүрэг бол энэ гурван одоо Mercure, Pullmarine, IBS дээр Savotel дээр ажиллаад хүний нөөцийнх нь аудитэнд нь бэлдээд аудитэнд нь оруулах ийм ажилтнаас тэгээ аудит бол ингээд гар ажиллагаа шүү дээ тий. Инженер сэтгээд ингээд хийгээд байх юм байхгүй. Тэгээд ингээд аудитыг хийж байхдаа би яг тухайн одоо хүний нөөцийн менежертэй гэлээ нэг их юм ярихгүй шүү дээ. Тэр чинь өөр амар завгүй менежер. За одоо чи өнөөдөр IBS-тэй хэдэн цаг ажиллаараа цаа чи тэдэн хүний амтад тэр чинь бол нэг хэдэн 100 одоо хэдэн 10 хүн хэдэн 100 хүний материал дээр ажиллаж байгаа болох тэр за чи энэ материал дээр ингээд дуусгачаараа гэл те хоёулаа ингээд хоёр талд завгүйдгүү гэдэг. Тэгээд тэр аудитыг хийж сууж байхдаа би нэг хүний нөөцийнх нь хайлт гарын авлагыг хараад тэгээд гарын авлагын дээрээс нь нэг 2-3 үгийн алдаа болж исэн. Англи хэлээр бичсэн. Тэгээд би бол өөр ингээд зүгээр англи хэлээр сууж байгаа шүү дээ. Гэхдээ ингээд харсан чинь үгийн алдаа. Үе batteries ингээд энэ чинь дээр ингээд хүний нөөцийн гарын авлагын дээр ингээд алдаа явжтэй гэсэн чинь оо гэл. Тэгээд тэрнээс хойш айгуу сүрхий batteries ингээд надтай юм ярих гал тий. Ингээд тэр үеэс эхлээд ер нь бол би ерөөсөө өөрийгөө голж болохгүй байна гэдэг мэдрэмжийг авсан л та анх бол сурч байхдаа тэгээд ирээд цагийн ажил хийн одоо цэвэрлэгээ хийн тэгэхэд чинь бол надад ямар ч тийм confident үүсэхгүй за би юм мэдээд ч юм шиг мэдэхгүй ч юм шиг яг юу хийх гээд байгаа юм те за би ингээд энэ ажлаараа цаашдаа юу хийх ингээд ямар ч тийм чиг үүрэгч гэдэг юм ментор байхгүй. Тэгэл за би ямар ч хичээлүүдэд дуусгах хэвээр ямар ч хэсэг хүүхдүүдийнхээ төлбөрийг төлөх хэвээр өөрийнхөө төлбөрийг төлөх хэвээр за тэгэл болно үстэй гэсэн яг ингээд өдөр хоногийг яг маш хурдтай нэг цаг 1 минут ч гэсэн айгу мөнцгөнтэй байж байгаа л өнгөрөөж байгаа болохоор надад яг тийм одоо удирдлагын төвшөнд хүнтэй ярих, менежментийн төвшөнд хүнтэй ярих тийм confidence байгаагүй гэдэг юм уу? Тэглээч гэсэн тэр хүнтэй ингээд яг ойрхон үгс оролцоод харилцаа холбоо үүсгэх тийм соёл бас сураагүй. Тэгэл за хийчихэл хийжэл за бай за хийчих шүүж гэдэг юм уу. За энэ дээр ийм материал хэрэгтэй юм ч гэдэг юм ингээл явж байгаа. Нэг алдаа олсноос хойш батрес хоёулаа хамт сайн гараа хоёулаа хамт кофе ууж гэл ингээд яг битгаар ойролцоо ингээл арга юмудаа яриад тэгээд Mercure хотел дээр тэднийх чинь надаа 16 он гэдэг чинь бүр 12 онд e-learning гэдэг юм том систем тренинг систем бий болгоцсон юм газар байхгүй юм чинь өөрөө тэр үед ийм e-learning гэдэг юм чинь бараг л нэг анх удаа дэлгэрч байхад биднийх бүр ингээд бүр том систем гаргаад бүх шатанда тий дөнгөж ингээ ороод зөөгчд хүртэл ингээд өөрөө ингээд тренингээ заавал face to face-ээр хийхгүйгээр одоо нойлд ороод бараг утаснасаа ингээд хэрэгтэй мэдээлүүд аваад өөрөөрөө шалгаад ингээд явчихж байгаа аахгүй эдний систем дээр тэгээд эднийх 15 онд илүү нэг арабад бараг $1 million зарж ирсэн юм үлгээтэй мундаг e-learning платформтой. Тэгээд би энийг нь харчаад төө ямар гоё юм бэ? Батэр чи ярка манайх ийм гоё e-learning систем чи мэдхүү гэл өө тийм үү гэл. Тэгээд тэрийг нь харж агаад үе тэгвэл энэ дээр чинь би ингээд юу яа л та. Манайх ингээд энэ дээр ийм ингээд зарж гаргах юм байна тий. Энэ чинь одоо нэг хүн гэхэд л e-learning одоо level болгоно дуусгахын тулд тодорхой цаг хугацаа зарцуулж байгаа хэрэг. Тэгээд энэ инвестментээ яаж return гэдэг юм бэ? Тэрэн дээр чи яг measurement хийх л та. Тэгээд measurement-ийн одоо яаж хийх даргачлал дээр би ингээд санал оруулах гэсэн батрас хүү ямар гоё юм чи тэгээж тэгээд тэрэн дээр нь энэ нөгөө аудитын хаажгаар тэр тренингийг нь яаж одоо сургалтын үр ашигыг яаж хэмжих юм бэ? Тэр үр ашиг нь яаж хэдэн төгрөгөөр хэмжигдэх юм бэ? Яаж орж ирж байгаа юм бэ гэдгээр нь санал оруулаад тэрнгээр нэг жижигхэн юу хичээе төсөл бичээд тэгээ батрес төгсөе. Тэгээд батрес тэгээд анх удаага энэ нөгөө сургуультай regional
high distinction энэ анхын одоо internship-тэй авчихсан. Тэгээд ар гэрийн гачигдлаар ер нь бол бараг дуусгаагүйгээр Монгол руу буцаад тэгэл ер нь бол энэ Австралийн хөдөлмөрийн зах зээл зүйл рүү орж эхэлсэн дээ. Тэгээд хөдөлмөрийн зах зээлээс өөрөө анх ингээд буцаад харахаар хөдөлмөрийн зах зээл рүү орж эхлээд дараа нь хурж ирчээд бас education agent-д ажиллаж байсан Netcoms гэх. Тэгээд дээр хүний нөөц болон боловсролын зөвлөхөөр ажиллаж эхэлсэн. Тэгээд боловсролын зөвлөхөөр нь ажиллаж эхэлж эхлэхдээ оюутнууд маань ямар их зүйлийг мэдэх ёстой байдığım бэ? Эхээс өмнө мэдчих юм бол ямар их мөнгө төгрөг болон цаг зав ирэх юм бэ? Ийм олон боломжуудыг оюутнууд маань мэддэггүйгээсээ одоо асар их цаг хугацаа алддаг юм байна. Мөнгө хэдэн зуун мянган доллар ингэж алддаг юм байна гэд тэрэн дээрээс маш их туршлага хөрөмтлүүлсэн. Тэрэн дээрээс одоо өөрийнхөө одоо буцаад experience дээр ч гэдэг юм ингээд буцаад өөрийгөө харахад би ч гэсэн айгүй олон зүйл дээр цаг хугацаагаа алдсан харагддаг байхгүй. Тэгэхээр энэ дээр бас ингээд яг оюутнуудтай туслаад дэмжиж мэргэжлийн зөвлөгөө өгөөд анханасаа эргэтэн энэ зөв мэдээлэлээр хангаад бүх ямар хэрэгцээтэй байдаг юм бэ гэдгийг гэдгээр үндэслээд тэгээд Edu Master гэдэг компаниг бий болгосон. Edu Master маань одоогоор Edu Agent гэсэн мэргэжил сонголт болон сургууль сонголттой. Тэгээд sponsorship fees ажиллах аяз болон бусад одоо төр хугацаагаар ажиллах мэргэжлээ дээшлүүлэх энэ визүүдүүд apply-гэж өгдөг. За тэрнээс гадна Edu Agent гэдэг Edu Agent-ээс гадна Edu Active гэдэг Edu Active маань өөрөө Австралид ирэхээр гадаадд сурахаар төлөвлөж байгаа хүмүүс маань англи хэлний бэрхшээл гардаг шүү дээ. Англи хэлний бэрхшээл ялангуяа PT, IELTS дээр оноо авах хэрэгтэй болдог. Ялангуяа одоо сая Австралийн засгийн газар 7 сарын 1-ний байдлаар 5 сарын 31-ний 7 сарын 1-нд дахиад иммиграшныхаа хувьд өөрчлөлт оруулаад одоо genuine temporary entrant-ийг genuine entrant буюу одоо жинхэнэ одоо сурахыг хүссэн оюутны зориулсан энэ хууль дүрмийг гаргачлаа. За тэр утгаараа PT-ийн оноо урд нь 45 одоо IELTS-тай тэнцэх IELTS маань өөрөө 4.5 оноотой одоо вэтийн салбарт буюу мэргэжлийн боловсролын салбарт ажиллах хэрэгтэй байсан бол одоо бол 50 оноо PT дээр 50 буюу IELTS-ийн 5 оноотой байх ёстой болчлоо тий 6 оноотой байх болчлоо. Тэгээд бүх оноонууд бол нэмэгдсэн байгаа. Тэгээд энэ оноог түргэн хугацаанд яаж авах вэ гэдэг дээр манай Edu Active маань төвлөрч ажилладаг 2 сарын хугацаа B2 төвшнөөс дээш оюутныг аваад IELTS-ийн 6 оноо амлаад ингээд түргэн хугацаанд PT дээр буюу IELTS дээр оноо авахт нь тусалдаг аргачлалыг нь зааж өгдөг ийм сургалтууд хичээлүүлдэг байгаа. Энэ дээр жишээлбэл PT Active маань сүүлийн 2 жил салтгүй ажиллаж байна л да. Гадаад Монгол хоёр багштай. Тэгээд эндээс харахад in-person test of English гэдэг PT маань өөрөө шинэ үеийн ер нь хүүхдүүдэд зориулсан сургалт юм уу та англи хэлний сурах чадвар бас айгүй хурдан түлхэж зүгдэг. Хуучны одоо сургалтаар англи хэл сурах тэр аргачлалыг нь өөрчлөөд энэ шинэ үеийн хүүхдүүд одоо энийг юмдаа жишээлбэл хурдан удаан төвлөрөхөө болцсон тий. Тэгээд компьютерийн одоо чадвар маш сайтай болсон хүүхдүүдэд зориулсан шалгалт юм уу гэж хараад байгаа. Тэгээд жишээлбэл одоо B1 төвшний одоо Солонгосоос ч юм уу Японоос хүүхдүүд орж ирчихэн л та. Тэд нэр үнэхээр одоо сурыг гэсэн хүүхдүүд бол энэ PT-ийн тэр шалгалтын стратеги бэлтэж байхдаа өөрөө B2 төвшин болчихж байгаа байхгүй юу? Яагаад гэвэл PT маань өөрөө үндсэн 20 жижиг тасктай. Тэгээд энэ таск болгон дээрээ яг
унших, бичих, сонсох, ярихын чадваруудыг өрдөө дээдлэн 10 минут, доотлон 2 минут, 1 минутын хооронд ингэж шалгаад явчихдаг юм жижигхэн олон таскуудтай. Тэгээд тэр нэг сонирхолтой тийм чангаар унших гэдэг юм уу? Одоо 1 минут 40 секундын дотор чи 3-5 өгүүлбэрийг чангаар унших. Тэгвэл нэг 10 минутын дотор нэг одоо жижигхэн сэдвийг summarize буюу одоо товчлоод турангуулад бичиж гэдэг юм уу тийм. Энэ олон жижигхэн таскууд дээрээс хүүхдүүд өөрсдөө англи хэлнийхээ мэдлэгийг сайжруулж байгаа. Тэр нь PDF маань өөрөө яг л энэ гадаадд сурахыг сонирхсон, мэдлэг дэвшлүүлэхийг хүссэн энэ хүмүүст зориулсан энэ одоо юу гэдэг эднийг зорилготой хүрэхэд тусдаг тийм үү? Тэр дүнгийн хүртэ авахд зориулсан үйлчлэг явуулдаг. Үйлчлэгээ байгаа. Тэгээд би тэр өнөрний эдүү эйжентийн тухай товчхон хэлжлээ. Эдүү эйжент маань өөрөө яагаад хүмүүс ингэ боловсролын эйжентэнд хандах хэрэгтэй байд юм бэ гэд магадгүй асууж магадгүй те. Эйжент юу хийдэг юм бэ гэд. Эйжент гэдэг хүн мэрэгжлийн эйжент ялангуяа энэ тухайн оронд байршиж байгаа эйжентүүд бол асар их үүрэгтэй байдаг. Оюутнуудтай жишээлбэл зөвхөн Монгол салбартай биш. Одоо манайх бол Монгол, Австрали, Ирландд салбартай. За манай иммиграшн эйжент маань өөрөө Бэсор, Сиднейд, Мельбурнд байрлалтай гэх юм уу тий. За ингэсэн нь ямар давуу талтай вэ гэхээр нэгдүгээр одоо юу гэдэг тухайн улсад байрлаж байгаа эйжент маань тухайн соёлыг сайн мэддэг, тухайн хүүхдүүдтэйгээ яг дэрэгдэн тусалж чаддаг. Одоо бараг л зарим хүүхдүүдийнхээ аав ээж нь ах эгч нь болчдөг тий. Зарим хүүхдүүдийнхээ бүр гэр бүлд нь оролцдог. Ер нь бол зовлон жаргалыг хуваалцдаг. Тэгэл өдөр тутмынхын амьдралд хүртэл тусалдаг одоо тухайн хичээлийн сонголтын дээр зарим үед чинь бид нэр сургуулаас нь дуудагддаг штэ. Танаа одоо оюутан чинь те бид нэр дээр ойлголцохгүй байна. Англи хэл дээр сурж байгаа оюутнууд маань за тэг хурж ирээд бид нэр тусаалаач. Эсвэл нөгөө оюутнууд маань за бид нэр ингээд яг төлбөрөө төлж чадахгүй нэ. Одоо яах вэ гэх юм те. Энэ дээр бол яг энэ хүүхдүүдтэйгээ зовлон жаргалыг амсдаг учраас бид нэр хизээж худлаа амлахгүй. За та нар явчихсан болоод тэгэл та нар юу гэдэг тэнд очиод мөнгө хийчин тий гэл амар мундаг их сургуулиудад зарим одоо Монголоос ирж байгаа хүүхдүүд маань яг өндөр амтны баталгаа гаргаад за очсон л болоо гэд хурж ирчдэг. Тэгэл тэр хүүхдүүд маань яг тэр өндөр төлбөртөө одоо 3-4 сарын дотор л бид нар чинь нэг сургалтын төлбөрөд 16 нь 28 мянган долларыг олох хэрэгтэй болж байгаа байхгүй 4 сарын дотор л. Тэр багцааг эйжентүүд нэгдүгээр үнэн одоо яс зүйтэйгээр оюутнуудтай тайлбарлах хэрэгтэй. Та нар бүр үнэхээр энэ банк чинь одоо ингээд худлаа гарч байгаа бол та нар ятгахтаа тийм нэг жилийнхаа сургалтын төлбөрийг та нар төлж чаддаг байх хэрэгтэй. За нөхөр чинь full time-аар ажиллана. Чи part time-аар ажиллана мастерын төвшөнд. За тэгвэл full time-аар ажиллаж байгаа хүн ажиллаад юу гэдэг амжиргааны зардал маань өөрөө нэг өрөө байр хэн төгрөгөөр түрээслэх вэ? Чи өөрөө хэдэн төгрөгөөр хоолнд идэх вэ? Тэрнийхээ даваад чи одоо юу гэдэг жилийн одоо 28 мянган доллар бол чи одоо юу гэдэг төлж чадах уу тий? За өөр бас нэг сургууль байна. За тэгвэл тэр сургууль нь болохоор чи одоо 12 мянган доллар. Яг ижлэгийн их сургууль гэхдээ энэ мэрэгчлэр чинь гэхдээ чи 12 мянган доллар төлөх боломжтой байна. Тэр нь болохоор scholarship-ийнхаа дараа гэдэг ч юм уу. Тэгэхгүй одоо юу гэдэг миний зүгээр нэг эмзэглэж байгаа юм болохоор Монголын томоохон агентлууд маань өөрсдөө амар том сургуулиудад аягүй хэмжээгээр хүүхдүүд явуулждаг. Тэр хүүхдүүд маань буцаад төлбөрөө төлж чаддаггүй. Тэгээд сургуулиасаа гарах гэлээр нөгөө гэрээнийхээ дагуу заавал гээд 6 сар байсан байх хэрэгтэй гэдэг. Гэтэл эхнийхээ 3 сартаас урчаад дараагийнхаа сургалтын төлбөрийг хийж чаддаггүй. Тэгээд та нар одоо яагаад ингэж ирж вэ гэхээр л яг л эйжент бол зарим яваад тий та нар Монголд явчаал ингээл өндөр зэрэглэлийн сургуулиар л явчих юм бол виз чинь гарчна гэдэг ойлголттой тэр агентлагийн төвцөн байдаг нөгөө хүүхдүүд маань ч өөрсдөө өгсөн байдаг.
гадаад явсан л бол мөнгө олчихно гэдэг. Тэгэхээр энэ одоо мэдээллийг хүмүүст үнэн зөв нэгдүгээр ч асуутайгаар өгөх ёстой болж байгаа юм. Гэдэг боловсролын агентлаг гэдэг маань хоёрдугаар яг энэ орчинд амьдарсан, яг энэ орчинд мэдэрсэн тэгээд энэ сургуулиудтай шууд харилцдаг ийм хүмүүс эйжентүүд байдаг. Тэгэхээр эйжентүүд бол ямар сургууль нь илүү хямдхан байгаа вэ гэдгийг та нарт маш хурдтай үнэн зөв мэдээллийг өгдөг. Тэгэхээр зөв бас ээжтэй яг ёс зүйтэй ажилдаг тухайн энэ системд удирдахсан ийм эйжентүүдийг бас сонгох ёстой. За нөгөөтэйгүр жишээлбэл жишээ нь одоо та эдгээр ингээл хараарай. За мэрэгжлийн боловсролын төвшин яагаад эйжентүүдээ сонгох ёстой гэхээр одоо жишээл нэг харъя л да IIBT-гээ сургууль байгаа те та нар ингээд вебсайтаар нэрх юм бол нэг жилийн IT-ийн дипломын хөтөлбөр $21,000 гэж яаж байгаа. За тэгвэл та нар эйжентээр дамжуулаад одоо тухайн сургуулийг сонгвол жилийн $15,000 төлбөр. Энэ хоёрын хооронд мөн ялгаа аваад тэгэхээр бас яг accredited agent гэдэг үгнээсээ яг тухайн сургуультай шууд ажилладаг эйжент бол илүү сургуулиасаа одоо илүү одоо боломжийн санал авдаг байх нь гэсэн үг. Хямдралтай тийм. За тэгээд дээрэс нь юу гэдэг хамгийн түрүүнд нөгөө сургуулиудын бас гаргаж байгаа маркетингийн урамшуулалт хамрагддаг. Тэгэхээр энэ дээр ч гэсэн одоо юу гэдэг 3%, 5% эсвэл одоо 15 хоногийн англи хэлний хөтөлбөрийг авал 15 хоногийн англи хэлтэй өгөөч гэдэг юм уу тийм. Энэ мэдээллүүдийг хамгийн түрүүнд өгдөг одоо байгууллага бол энэ эйжентүүд. Тэгэхээр сургууль маань ч гэсэн өөрөө энэ эйжент маань цаана энд байрлалтай тэгээд дээрэс нь ёс төрөнд олон оюутан явуулдаг тийм. Оюутнууд нь илүү визний өндөр магадлалтай юу гэдэг виз нь илүү одоо олон визний амжилттай гарч байгаа өөрийнх нь одоо тухайн сургуульд оюутан өглөө тухайн сургуулийн маань оюутны виз унах тусам тухайн сургуулийн левел бас багасчдаг гэж хэлж байна. Тэгэхээр левлээ хадгалахын тулд зарим сургуулиуд одоо гаднаас оюутан авах болдог ч юм уу тийм нэг одоо Монголоос ч юм уу Непалаас оюутан авах болдог ч юм. Жишээлбэл ийм одоо бодлого хэрэгжүүлдэг байхгүй. Тэгэхээр хэрвээ тэр тохиолдолд тухайн эйжентийн маань иммиграшн одоо тухайн сургуульд өгсөн оюутан маань илүү ингээд виза аваад ах юм бол тухайн эйжентийг яг илүү офер маркетингийн офер өгдөг гэсэн. За тэгэхээр энэ оферуудыг бас эдлэх боломжтой болно гэсэн. За тэгээ эдүү эйжент маань өөр юу гэдэг вүлээ гэхээр бид нэр зөвхөн одоо хувь хүнтэй хамтарч ажиллахгүй. Монголын боловсролын системд ажиллаж байсан хүний одоо тэр олон жил би өөрөө бас Монголд одоо анхны маань миний одоо мэрэгжил бакалаврын мэрэгчлэлээр дорн тооны хүн ухаан судлаад багш мэрэгчлээ. Тэгээд их сургуульд багшилж ирсэн. Энэ туршлагатай. Тэгэл ер нь ингээд миний одоо хийжсэн ажлууд бол ер нь л ингээд боловсролын чиглэл тэг хүний нөөцийн чиглэлд ингээд тасалтгүй ажиллаж байгаа энэ чиглэлийн зовлон жаргалыг мэддэг болохоор энэ боловсролын салбарын хүний нөөцийн хөгжлөөр хүн анхаарах шаардлагатай гэдэг үгнээсээ эдүү эйжент маань их сургуулиудтай хамтарч коллежуудтай хамтарч төр хугацааны сургалтуудыг багш нарын одоо мэргэжил дэвшлүүлэх сургалтуудыг зохион байгуулж байгаа. За жишээлбэл одоо хамгийн сүүл техник сургуулиас одоо Монголын зах зээлд зориулаад Монголын их сургуулиудын багш нарын одоо хөтөлбөрийг яаж девелопмент хөгжүүлэх вэ гэдэг дээр туршлага солилцооднээс Монголын багш нарыг энэ төр хугацаанд авчиж одоо сургалт хийх боломжтой юм аа гэж ингээд бас зөвшөөрөл авсан байгаа. Тэгэхээр энэ хүмүүс маань ямар
хүмүүс ахалтай. Тэгэхээр их сургууль мэдээж байх хэрэгтэй. Тэгээд англи хэлний төвшин шаардлага хангасан докторант болон түүнээс дээш зэрэгтэй ийм одоо боловсон хүчинтэй их сургуулиуд маань техник сургууль сураад ирээд яах нь тухайн хөтөлбөрүүдийг яаж хөгжүүлэх юм бэ? Их сургуулийн хөтөлбөрүүдийг яаж ажиллах юм бэ? Тэр бие даалтан дээр яаж ажиллах ёстой юм бэ? Яаж шинжлэх ёстой юм бэ гэдэг дээр яг тэр факультет дээр нь хамтдаа ажиллаад тийм үү дагалдаад тэр одоо доктор профессортой хамтдаа энэ судалгаан дээр нь ажиллаад ингээд туршлага солилцоод ирэхийн бүрэн боломжтой ийм болж байгаа юм. За тэгээд мөн төр хугацааны одоо багш нарын сургалтууд явуулж байгаа. Энэ дээр хэрвээ англи хэлний одоо багш нар бол одоо 5-7 хоногийн баг хэмжээсэн Австралид ирээд сургалтанд суугаад тийм ингээд төвшнээ ахиулах ийм боломжтой байгаа. За мөн хувийн ахлах дунд сургуулиудтай хамтарч ажиллаж байгаа. Хамгийн сүүлд манайх Australian Smart School гэдэг сургуулийн 15 ахлах сургуулийн одоо оюутнууд тийм энэ сурагчид маань нэрээд энэ англи хэлээ сайжруулад амраад явсан байгаа. Тэгээд би бас энэ дээр нэмж хэлэхэд манай Монгол залуучууд ямар мундаг болсон бэ гэдэг Австрали сургуулийн захирал маш хурцтай тийм юм дээр хурцтай ажиллаж байна. Тэгээд манай Монгол хүүхдүүдийн англи хэлний ерөнхий мэдлэг сайжирсан байна. Ер нь бол дундаж болон түүнээс адвансд төвшөнд орсон байна. За тэгэхээр зуны сургалтанд маань хамрагдсан хүүхдүүд англи хэлний хөтөлбөрт хамрагдаад хажуугаар нь амраад соёлын бас олон хөтөлбөрт хамрагдаад ингэж явдаг байгаа. Тэгэхээр манай хувийн сургуулиуд маань хэрэг сонирхож байвал манайхтай холбогдоод бид нараас танай энэ үйл ажиллагааг чинь зохион байгуулад стал сонирхсан сургуульд нь тийм үү зөвхөн энэ англи хэлээр биш ахлах сургуулиуд хүүхдүүдэд мөн мэргэжлийн тал дээр тусламж үзүүлээд мэргэжлийн сургалтанд нь хамруулад явах юм боломжтой шүү гэж хэлэхээр сонирхсан сургуулиуд маань холбогдоорой. Холбогдож болно гэдэг мастер консалтинг групптэй. Тэгэхээр эдүү эйжент маань яах нь сургуулиудтай хамтарч ажилладаг байх нь хувь хүмүүстэй хамтарч ажилладаг байх нь сургуулиуд дээр болохоор зуны сургалт, багшийн сургалт, мэргэжил дэвшлдэг төр сургалтууд дээр хамтарч ажилладаг. Мөн нөгөө сургуулийн дотоод хөтөлбөр сайжруулалтын дээр нь хамтарч ажилладаг. Энэ маань хөтөлбөр сайжруулалт маань өөрсдөө манай ментор одоо зөвлөхүүд маань Австралийн их сургуулиудын бас зөвлөх хийдэг юм том мундаг хүмүүс байдаг. Тэгэхээр Монголын их сургуулиуд маань хөтөлбөрүүд дээр хамтарч ажиллахыг хүсвэл энэ хүмүүст одоо манай сонирхлоо илэрхийлээд бид энэ хамтарч ажиллахад бэлэн шүү гэж хэлмээр байна. Тэгэхээр эдүү эйжент маань тийм одоо сургуулиудтай Монголын сургуулиудтай хамтарч ажилладаг. Тэгээд хувь хүмүүстэй хамтарч ажилладаг. Хувь хүмүүстэй болохоор мэргэжил сонголтод нь тусалдаг, тийм үү? Сургууль сонголтод нь тусалдаг. За тэгээд хурц ирээд юуг анхаарах вэ? Тэгээд яаж одоо цэгийн авах вэ? Банк карт яаж нээх вэ? За яаж ажилд ороход чинь туслах вэ гэдэг ингээд бүх юмнууд дээр чинь туслана. Тэрнээс гадна мөн цаашлаад визний үйлчилгээнүүд байгаа даа. Тэгэхээр визэн дээр болохоор манайх хоёр үндсэн хуульчтай маань өөрөө Мараны иргэдтэй. Нэг нь Сидней, нэг нь Австрали, нэг нь 8 жилийн туршлага, нэг нь 15 жилийн туршлагатай хуульчтайгаа. Тэгэхээр энэ хүмүүс маань өөрсдөө энэ спонсоршип ажлын визэн дээр чинь тусалдаг. Одоо бүх төрлийн визэн дээр л шууд зөвлөгөө өгөөд тусалж байгаа. Тэгээд энэ цаашлаад одоо сургалтынхаа визийг яаж сонгох вэ? Эсвэл ажлын виз авах вэ? Танаас спонсоршип авах вэ гэдэг юм тий.
энэ хөө мэдээллүүдээ манай агентлагаас ирээд авч болно. За тэгээд нөгөө эдүү актема ярьсан эдүү эйжент маань өөрөө ийм үйл ажиллагаа явуулдаг байх нэ. Тэгэхээр эдүү эйженттэй эдүү актема дэмжиж тэр оноог нь яаж авах вэ гэдэг дээр тусалдаг байх юм тийм ээ. Одоо эдүү актема энэ дээрээс дэмжлэхэд манайх онлайн платформ маань өөрөө оюутан маань ороод Aromoctest 900 section wise test-эн дээр өөрийгөө шалгаад давхар 7 хоногийн 4 өдөр онлайнаар одоо багш нартайгаа өөрсдийгөө шалгуулад section болгоно одоо хэсэг тус бүр дээр яаж ажиллах вэ гэдэг арга тактик болон граммар буюу одоо хэлцүү дөрвийн тал дээр багш нараас тусламж хэмжлэг аваад ингээд оноогоо авдаг байгаа. За тэгвэл миний бас нэг гол анхаарсан зүйл маань бол энд ирж байгаа Монгол оюутнууд 5-10 жилийн өмнө ер нь бол 10 жилийн өмнө баг 90% сурах гэж ирдэг байсан. Тэр нь одоо багассаар байгаа. Ер нь бол сүүлийн үед ирсэн хүүхдүүд маань 70% сурах гэж яриад 30% нь бол юм чимээ ажиллая тий. Ташаа гэдэг юм одоо зорилготой ирдэг болж. Тэгэхээр бидний монголчууд ч юм бас цөөхөн монголчууд байгаа. Тэгээд дээрэс нь энэ гадаадд ажиллаж байгаа мундаг хүмүүсээ буцаад Монгол руу тэр чадвар нөөцийг нь ашиглах хэрэгтэй тийм. Буцаад Монголоо гэсэн сэтгэлтэй. Одоо энд ялангуяа ажиллаж байгаа залуучуудын их гаргаж байгаа үйлдэл бол өөрсдөө сурцсан, төгссөн ухаан шатныхаа хэрэгцээгээ хангацсан тийм. Өөрсдөө бас мэрэгчлэрээ олон жил боловсон байгууллагад ажилласан юм хүмүүс мань буцаад за би тэгвэл Монголда бас буцаад ажиллаж болно ажлынхаа бус цагаар тийм. Хэрвээ миний хэрэг байх юм бол би бас онлайнаар ингээд тусалчих боломжтой байна. Яагаад гэвэл эдийн засгийн хувьд Монгол маань одоохондоо тийм өндөр цалин амлаагүй юм. Байгаль орчны хувьд ч гэсэн агаарын бохирдлын хувьд ч гэсэн тэ орчны хувьд ч гэсэн арайхан тэдний тавьж байгаа шаардлаганд нийцэхгүй байгаа учраас тэд нар маань яаж буцаад Монгол руу энэ одоо сурсан мэдснээ хөрөнгө оруулалт хэрэглээр оруулах боломжтой байна. Тэгэхээр онлайнаар ажиллах боломжтой болж байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр би дүүр гэдэг юм сервис нээсэн байгаа. Энэ бол онлайнаар ажиллах боломжтой. Монголын ихтэй сургуулиуд болон хувийн сургуулиудад мөн одоо хувийн газруудад төсөл дээр ажиллах юм шорт терм төсөл дээр ажиллах боломжтой юм. Ажилчдыг бид нэр онлайнаар бүртгэж аваад UK одоо Австрали, Канада болон Ирландаас бүртгэж аваад ингээд буцаад Монголын их сургуулиуд руу хэрэгцээтэй ажлынх нь орон байранд төслүүд дээр хамт ажиллах хэлбэрээр нэг буцаад одоо зуучлж байгаа. Тэгэхээр энэ маань магадгүй одоо онлайн одоохондоо манайх энэ системийн тогтолцоонууд бүрдээгүй амьтаа боловсролын системтэй онлайнаар ажиллах. Гэхдээ тухайн сургуулиуд маань ажилчдынхаа хувьд ажилтгаач чадварлахын хувьд энэ хэрэгцээ бол үүсэж эхэлсэн байгаа. Тэгээд тодорхой 100 тооны хичээлүүд онлайнаар заах боломжтой болоод эхэлсэн байгаа. Тэгээд энийг бас Монголын засгийн газар боловсролын хамт анхаараасай. Манайд бол олон залуучууд байна. Тэр энийг баян тухайн нийт хичээл зааж байгаа хичээлийнхаа 20% ч юм уу тийм боловсролын хуулинд өөрчлөлт оруулаад ингээд онлайнаар заах боломжтой болгол манайд бас зөндөө олон мундаг залуучууд энэ сурсан мэдсэнд ажилтны туршлага дээр үндэслээд ирээдүйд ажлын байран дээр гарах хүмүүсээ чадварлах ийм бүрэн боломж байна. Тэгэхээр энэ ажлыг бас эхлүүлээд хүмүүсээ бүртгээд анхнаасаа сургуулиудад зурчлаад хийсэн байгаа. Энэ дээр бас хамтарч ажиллах хүсэлтэй энд ажилтнаа мэдлэг туршлага хуримтлуулсан тийм зад Монголд ажиллах боломжтой ийм хүмүүс нь манайд CV-гээ ирүүлж болно шүү. Тэгвэл бид нар өөрсдийнхөө одоо ирсэн ажлын байран дээр та нартай одоо
санал болгоод эсвэл бид нэр ирээдүйд гарах ажлын байран дээр хайдаг ингээд ажлын байрыг чинь хайгаад явах бүрэн боломжтой байгаа гэж хэлье. Хамтарч ажиллах хүмүүс мантай холбогдоорой гэж хэлмээр байна. Ер нь бол үндсэн 3 том үйл ажиллагаа Edu Master Consulting Group маань хийж байгаа юм те. Тэгэхээр Edu Academy, Edu Agent, Edu Work буюу онлайнаар та бүхэн сонирх юм бол хүссэн мэргэжлэрээ ажиллахыг хүсвэл CV-гээс онлайнаар Edu Master Consulting Group руу бас явуулж бүртгүүлж болох нэ гэж ойлголоо. За тийм ээ. Тэгэхээр ер нь айгүй төгс үйлчлэгээ гэж харагдаж байна л да яг Edu Master-ийн хувьд. Эхлээд англи хэлний сургалтанд нь бэлдээд оноогийн хүссэн оноог нь ахуулаад англи хэлд нь сайн болгочлоо. Дараа нь Edu Agent маань сургуульд нь зуучлаад өглөө. Үгүй бол тэ спонсор визэд нь зуучлаад ажилд оруулаад өглөө. Дараа нь яасан байх нь мэргэжлэрээ төгссөн хүмүүсийгээ бас онлайнаар бас ажиллах боломжийг нь бас олгож өгдөг гэдэг ингээ шат дараатайгаар ингээд үйл ажиллагаа явуулж байгаа нь харагдаж байна шүү дээ. Тэгэхээр бусад эйженсинуудаас ер нь ялгаатай нь бол бүх төгс үйлчилгээг энэ чи үзүүлж байна гэж харж байна. За баярлалаа. Энэ үйл ажиллагаа бас цааш тулам их сайжруулна гэх үйл ажиллагаа гэдэг бол ингээд бүрэлдэхүүн тогтлоо бас их будна. Тэгээд тогтсон үйлчлэгээ тогтвортой чанартай хийхин тулд бас асар их цаг хугацаа шаарддаг. Тэгээд тэр бол болгон үйлчлэгээ сайжруулахын тулд тодорхой зүйлүүдээ хийж байгаа. Бид нар одоо юу гэдэг бас ингэ залуу одоо хийж чадж байгаа юмн дээр хийж байгаа юмн дээр хийх хүсэлтэй хүмүүст бол хамтрахад бэлэн байдаг. Тэгэхээр яг энэ тал дээр ч гэсэн бид нар бол одоо юу нээлттэй хэрвээ та одоо юу гэдэг англид сууж байгаа. Тэгэхээр энэ талаар энэ үйл ажиллагаан дээр хамтмаар байна уу? Тэгээд чи Edu Agent-тэй танахтай хамтрая гэх юм бол бид нар нээлттэй үнэхээр та бизнесийн явцтай байх юм бол одоо манай ажилдаг одоо UK дээр л бол ойролцоогоор 25 их сургууль тэгээд 50-аад коллежууд байгаа хгүй манайтай хамтардаг. Тэгэхээр энийг бол та нар авчгаа. Окей. Гол нь бид нар та нар тренинг гэж хийгээд өгч юм. Та гол нь үйл ажиллагаа явуулахдаа яс зүйтэй явуулах ёстой гэдэг зүйлийг л манайх одоо тэр хүнээс шаардна. Тэгээд бүх зүйлийг нь хангаад өгөнд энэ тал дээр хамтрах чадвартай, хурцтай залуустай бол нэг хамтрахад бэлэн байна. Тэгэхээр та хэд маань энэ үйл ажиллагаанаар дээр хамтрахыг хүсвэл та маань ороод тэр хамтрий тий ер нь л хийж чадж байгаа хийх хүсэлтэй гол нь зөв хүмүүстэй хамтрахад бол манайх үргэлж нээлттэй шүү л гэж хэлмээр. Тэгээ сонирхож байгаа хүмүүс маань Edu Master Consulting Group-ийн мэдээллийг бас доор бас комментээр оруулаад өгье. Facebook пэйж рүү н ороод бас та бүхэн холбогдорой, Эрика агштай минь холбогдорой. Тэгээд линкийн доор оруулаад өгнө. За дараагийн асуулт орноо хоёлаа. За ерөнхийдөө энэ том 3 үйл ажиллагаагаар явуулдаг юм байна. Тэгэхээр ер нь Австралиг зорж ирэх гэж байгаа болон бас ирчээд виза өөрчлөх гэж байгаа хүмүүс юун дээр илүү анхаарах ёстой байдаг юм бэ гэдгийг бас одоо хоёлаа сонсож байгаа хүмүүстээ бас илүү мэдээлэл хүргэх үүднээс бас энэ асуултанд хариулт өгье. За Австрал зорж ирэх гэж байгаа хүмүүс маань өөрөө хамгийн чухал юм нөгөө зорилго тодорхой. Зарим хүмүүс ингээд Австрал явна гэхээр за би нэг гэр бүлтэйгээ нэг 5 жил гадагшаа явчаал ирмээр байгаа юм гэдэг байхгүй юу? Тэгэхээр бас юм 5 жил явахтаа сурах гэж байгаа юм уу? Тэ сурвал ямар мэргэжлээс хонжи зүгээр л ингээд хэдэн зуун мянган доллараар зүгээр сурахад зарцуулчаал буцаад явах юм уу тий? Тэр яг ийм хүмүүст бол сурах гэж байгаа тэр сурж байгаа сургуулиасаа хүртэл мэдлэг олж авах нь бас хэцүү шүү дээ. Тэгэхээр хамгийн гол нь хамгийн чухал зүйл нь зорилго. Чиний цаг хугацаа чиний мөнгөний чи үрж байгаа юм газар зорилготой ирэх хэрэгтэй. Тэргээ бүгдийг аваад явах хэрэгтэй. Тэгэхээр зорилго чинь тодорхой байх хэрэгтэй. За зорилго тодорхой болоод ирэхлээр аяндаа манай үйлчлэгээ одоо Монголд байгаа манай одоо админаас
За юу хэрэгтэй вэ? Одоо хөрөнгөний баталгааг яаж одоо хэдэн төгрөг хэрэгтэй вэ? Чи яаж амьдрах вэ те? Тэгээд ингээд чиний энэ мэрэгжил ер нь чи буцаад ирэхдээ яг юу хаана ажиллах гээд байгаа? Эсвэл чи 5 жил ажиллахдаа 5 жил тэнд байх гээд байгаа юм бол энэ мэрэгчлэрээ чи байж чадах юм уу чадахгүй юм уу те? Тэн чи ажиллаад 5 жил болж чадах юм уу? Эсвэл чи зүгээр л 2 жил болчоод буцаад яг ямар ч одоо юу гэдэг return on investment авахгүй зөвхөн тэнцээ өгтлээ хөдөлмөрлөд мөнгөө одоо зарцуулчаад буцаад ирэх гээд байгаа юм уу? Тэгвэл чи яг тэр ирсэн гаргасан мөнгөө буцаад Монголдо олж чадах уу тий? Тийм өндөр түвшний мэдлэг өгөх ямар сургууль байна? Тэгвэл ямар курс вэ? Ийм чинь бид нар хэлээд өгнө. Тэгэхээр мэдээж чиний зорилго тодорхой болсон бол бусдын бол агентлаг одоо шалгуур үзүүлэлтүүд Австралийн цэгийн удраас тавигдж байгаа чи яг энчээ ирээд сурч чадах уу эсвэл ажилласаар байгаад явах уу гэдгийг чи харах тэр амжиргааны өртгөн хэд байх вэ гэдэг дээр тодорхой мэдээлэл өгч хүн. За чиний англи хэлний шалгуур чинь хэд байх вэ? Тэрэндээ чи яаж бэлтгэх вэ гэдэг дээр бас тодорхой мэдээлэл өгч хүн тэ. Тэгээд энэ дээр яг зүгээр нийт сонсогчтой мэдээлэл өгөхөд манайхаас заавал очиод авах шаардлагагүй. Интернет ч байгаа сүүлд 5 сарын 31-ний байдлаар урд нь амжиргааны зардал нэг оюутнаас нэг жилийн амжиргааны зардал $24,500 одоо баталгаа шаарддаг байсан болов сайн нэмэгдээд $29,000 болсон байгаа. Нийт ойролцоогоор та $30,000 нэг жил тухайн улсад амьдрахад амжиргаандаа зарцуулах нэ. За энэ дээрээс нэмээд чи нэг жилийн сургалтын төлбөртэй байх хэрэгтэй банкнда тий. Чи их сургууль сурах байгаа мó, коллеж сурах байгаа мó? Коллеж чинь нэг жилийн сургалтын төлбөр хэдвэ? Тэгэхээр $29,500 дээр нэмэх нь яг нэг жилийн сургалтын төлбөрөө нэмээд чиний банкнд байх ёстой зүйлийн үлдэгдэл чинь энэс доошгүй мөнгөжээ банкнда байлгаж ийж яг нөө чиний виз амжилттай гарах нэ гэж ойлгож болно. Тэгэхээр энийг хэлчихвэл илүү хүмүүс дөрөвтэй юм болов. За хийснүүд сая 5 сарын 1 эсвэл 7 сарын 1 5 сарын 1-нд өөрчлөгдсөн шинэ хууль. 5 сарын 31-нд 5 сарын 31-нд өөрчлөгдсөн шинэ хуулиар амжиргааны Австралид амьдрах амжиргааны хүртэг маань $24,500-аас $29,000 байгаа шүү. За $29,500 тэгэхээр та ойролцоогоор $30,000-тай нэг жил $30,000 нэг хүн зарцуулагдах нэ гэж ойлгох. Сурж байгаа хүн маань байрандаа, хоолндоо, унаандаа ойролцоогоор нэг жилд ийм мөнгө зарцуулагдах юм байна гэж ойлгох. Тэгээ энэ чинь бас дээрээс нь нэмээд нэг жилийн сургалтын төлбөр гэж байгаа шүү дээ. Тэгээ нэмээд нэг жилийн сургалтын төлбөр. Тэгэхээр ерөнхийдөө бол ингэж сонсч байсан Австралид ирээд ажил олж хийх тэрийг нь бол ерөөсө тооцоолж бодохгүйгээр ямар ч байсан та нэг жилдээ Австралид ажил хийхгүй байсан ч амьдрах чадвартай сургалтын төлбөрөө төлөх чадвартай гэдгээ харуулж нотлох шаардлагатай болж байгаа гэсэн үг шүү дээ. Одоо эндхийн immigration-д. Тэгээд яагаад өөрчлөгдөж байна гэхээр нөгөө амжиргааны зардал өөрчлөгдөж байгаа. Сая биднээс ингээд тодорхой хэмжээгээр хүнсний бүтээгдэхүүн юмны үн нэмэгдээд байгаа шүү дээ. Тэр болгонтой ч холбоотойгоор энэ оюутнуудад тавьж байгаа нэг жилийнх нь амжиргааны зардал нь бас өөрчлөгдөн шүү дээ. Тэгээд тэр өөрчлөлт гэдэг утгаараа $29,500 болж өөрчлөгдсөн. Тийм болж байна гэсэн үг. Ер нь бол байрны үн өссөн тий тодорхой хэмжээгээр бүх юм л өслөө. Хаан цаг л өссөн баг сая ковидоос хойш бол бүх юм өсөж байгаа шүү байна. Тэгэхээр ерөнхийдөө бол бас л нэлээл чангарч ийн л гэж харагдаж байна. Угаасаа чангараад л байгаа. Тэгээ манай Монгол улсын маань улсын левел түвшин маань бас жоохон 3 руу орж буцаад доошлсон мэдээлэл явж байгаа шүү гэсэн. Тэгээд 2-оос 3 руу орсон гэж ярьж байлаа. Тэгээд гэх мэтчлэн жоохон тиймэрхүү л ах шиг байна шүү дээ. Ер нь яагаад левел нь доошоо буудгийн байгаа. Тэгээд бас өмнөх подкастаар бас хүмүүс маань ярьсан байгаа. Тэгээд тиймэрхүү байдаг байх нэ. За ер нь жоохон хүндэрчээ гэж харагдаж байна.
За Тэгэхээр бас бидэд бас энийг нөгөө хүн дээр бас бодож болохгүй зөвхөн Монгол улсад л ингэж харж болохгүй. Одоо жишээлбэл бид нар чинь энийг боловсролын зах зээл дээр бол Австралийн бас нэг давуу тал нэг diversity тий. Олон орны хүмүүс болцдог. Агуу одоо уусаас оюутнуудаа авдаг. Тэгэхээр бид нэр зөвхөн Монгол дээр ингэж чангарсан юм биш. Нийт одоо юу гэдэг нь левел 2-тэй төвшний улсууд хүртэл ингэж чангарсан бизнесийн төвшин бүгд ижилхэн тий. Дагаад тэгэхээр нийт одоо Австралийн засгийн газраас иммиграшны одоо бодлоготой өөрчлөлт оруулж байна гэсэн үг байхгүй юу? Жинхэнэ сурах гэж байгаа оюутан л ирээд сурчгаа. Яг сураад ажиллаад цаашдаа ингээд виз хоппер буюу одоо визээ сунгуулаад ингээд ажиллаад яваад идэг оюутнуудынхаа тоог багасгая. Ингээд бизнес виз сунгаад заримдаа ингээд зарим коллеж үзчихэн зүгээр оюутных нь визийг нь сунгачаад хичээлийн заадгүй удаатай зүгдэх юм уу тийм сургуулиудаа ер нь бол багасгаад хаяа боловсролын системийг нэгдүгээр сайжруулъя. Энэ дээрээ бас ингээд давхар мониторинг нөгөө тэгвэр ийм оюутнуудын тоог ирс багасгая гэдэг үгнээсээ өөрчлөлтүүдийг хийж харагдаж байгаа. Нөгөө тэгвэр нөгөө яг мундаг эдийн засгийн тэр чадхаа хүний нөөцийн чадхаа айгүй хурдан тооцоож байгаа юм. 4 сар тутамдаа улирал тутамдаа маш сайн одоо удирдах одоо бусад жижиг төвчний одоо юу гэдэг бусад байгууллагуудтайгаа одоо үүрэг гүйцэтгэгч байгууллагуудтай хамтарч ажиллаж байна. Тэр амжилтныхаа төвшин нөгөө зах зээлийн үнэлгээ судалгаагаа маш сайн иммиграшны системд уялдуулж байна. За одоо энэс дээш оюутан авах юм бол яг нөгөө орон байрны үн маань нэмэгдэх нэ, хомсдол үүсэх нэ. За энэ дээр ерөөсөө бас анхаарай гэдэг юм саяны өөрчлөлтүүд бол бас энэ орон байрны хомсдолтой өөрчлөлттэй холбоотой гарч ирж байна гэж харагдаж байна. Тэгээд ажлын байраас багасгах нэ гэдэг дээр маш хурдан прогноз хийгээд энэ иммиграшны системийг өөрчилж байгаа байхгүй ажлын байр маань өөрөө. Хэрвээ оюутнууд ингээд ихээр байгаад их юм бол энэ нөгөө нэг өндөр төлбөр төлж байгаа бусад оюутан одоо энэ бага хэмжээний зүгээр ингээд виза хоппер хийгээд бага төлбөртэй одоо англи хэлнийхээ сургуульд 2 жил ингээд жил сураад яваад байдаг ч юм уу энэ оюутнуудаа багсгая. Нөгөө л одоо яг секторуудтай сурч байгаа хүүхдүүдтэй илүү боломж олгоод илүү ажлын байртаа бодгоо яаж гэдэг юм. Ингээд аягүй хурцтай л иммиграшныхын бодлого нь энэ бусад салбаруудтай уялдаа холбоотойгоор өөрчлөгдөж байна. Яг үнэхээр манайх ч гэсэн бас энийг харж ажиглаж одоо юу гэдэг юм одоо экспириенсийг бид нар ч гэсэн бас харах хэрэгтэй байхгүй тий. Жишээлбэл одоо манайх Монгол улс маань яаж вэ 2035 он гэхэд нийт одоо нөгөө 60-аас дээш насныхан маань 6.5% болоод нэмэгдэж гэдэг юм уу тий. Тэгвэл тэр үед одоо бид нар яах ёстой юм? Тэгвэл тэр үед бид нэр яаж энэ ажлын хүчийг нэмэх ёстой юм? Тий. Иммиграшны бодлороо зохицуулах ёстой юм уу? Тэр яг Монгол гээл энэ насрагтай одоо баялагтай тэгээд их том нутагтай тэгсэн хэрнээ иммиграшны системээр айгүй хатуу бодлоготой штэ. Яг үндэ тий. Тэгээд орж ирсэн хүмүүс маань ингээд яг зөв газраа яг ажиллахад бас хэцүү. Гэтэл одоо тийм байдлаар Монгол ажиллах хүчний боловсон хүчний одоо хомсдолд орчход англи хэлтэй хүмүүс ажил олоход ер нь бол зөөл болчиход 2 саяас доош бол зөөл болчиход байгаа hadагдаад байгаа. Тэгэхээр энэ дээр бас Монгол Сингапур маань маш хурдан бодлого төлөвлөгөө шимжлэх явахтай болов харагдаж байна. Тийм ээ. Тэгэхээр зөвхөн Монгол орн биш бас Индхөг, Хятад, Вьетнам, Филиппин одоо олон орны хүмүүс угаасаа Австралид ирж суралцаж ажиллаж амьдрахыг хүсэж байгаа. Тэгээд тэр олон орнууд ч гэсэн ерөнхийдөө бас л хуулийн чангараал явж байгаа гэсэн үг шүү дээ.
За тийм байна. За тэгээд дараа нэг юм ярихад бол энд заавал сургалтаар ирж хэрвээ энд ажиллах цагаа бол заавал сургалтаар ирж сургалтынхаа дараа ажиллах ийм шаардлагагүй. За Монголоос ирж байгаа хүмүүс маань юу анхаарах вэ гэхээр хэрвээ та мэргэжлээрээ ажиллахаа бол Монголда мэргэжлээрээ ажиллаж исэн бол skill assessment хийлгээд та энд ажлын визээр point test-ээр ирээд ажиллаж болно. Тийм бас арга зам байгаа шүү гэж хэлсэн. Тийм байна. За Эрик чи хоёулангийн подкастын маань хугацаа бас ерөнхийдөө ингэсгээ дуусгах чинь. Тэгээд хамгийн сүүлийн асуулт таны ирээдүйн зорилт Edu Master Consulting Group-ийн зорилтын талаар. За миний одоо ирээдүйн зорилго бол яг өөрөө эрүүл байх. Эрүүл байвал одоо 1000 он гэдэг шиг эрүүл байвал юм хийх боломжтой болно тийм. Хүнд зарцуулах цагтаа болно. Гэр бүлтэй зарцуулах цагтаа үнэтэй эрүүл байх. Өөрийгөө хөгжүүлэх. Мэдээж гэр бүлтэй үнэтэй дурсамж үлдээ. Тэр сайхан цаг хугацааг бий болгох. За бол ирээдүйн компани зорилго бол мэдээж миний зүгээс компанид зорилго бол бага улам хөгжүүлнэ. Тэгээд бизнесийн үнэлэмжээ улам их нэмнэ. Илүү их олон хүмүүс илүү их Монголын боловсролын салбарт жаахан ч гэсэн өөрийнхөө туслалцааг тийм өөрийн гэсэн нэмж тэнд хөгжүүлэх боломжтой, өөрийн туслах боломжтой, орох боломжтой боломжуудыг Монголын боловсролын салбарт илүү хөө оруулнаа гэж зарж байна. Бизнес юм. За тэгээд Эрика ихтэй өнөөдөр цаг гаргаад би бүхэндээ Edu Master-ийн талаар ярангаа бас сонсож байгаа сонсогч нарт маань багч болов бас зөвлөгөө өгсөнд маш их баярлалаа. Тэгээд хөгжилтэй оронд бас эхийг сурч мэдээд тэ соёл хэлийг нь сураад эрдэм өөрчлөх гэсэн олон Монгол залуучууд бүсгүүчүүдийн бас хүсэл мөрөөдлүүдийг нь биелүүлж байгаа Edu Master Consulting Group-ийн ирээдүйн ажилд нь улам их амжилтыг хүсье. За баярлалаа. Урьж оролцуулсанд тэгээд манай компани зүгээс ирээдүйн боловсролын салбарт оруулах хөрөнгө оруулалтаа яс зүйтэй сайн гүйцэтгэх хамтрагч ажиллах их хүмүүс маань ороод ирээрээ welcome байгаа шүү. Энэ боломжууд бүгдийн боловсролын салбарын залуучууд боловсролын салбарт өөрсдийн хувь нэмрээ оруулах хүсэлтэй хүн болгонд нэлээд байгаа. Тэгэхээр сайдны Edu Master цэгийн мэмберийн хаягаар ороод ирээрээ манай холбогдох email бол admin@Edu Master цэгийн мэмбер манай байгууллагын хаяг байгаа. Email хаяг байгаа. Тэрүүгээр та нар өөрсдийнхөө хамтран ажиллах хүсэлтэй email-ийг CV-гээ энэ хаягаар явуулаарай. Бид хамтдаа байхдаа л хүчтэй шүү л гэж хэлмээрээ. Тэгэлгүй яах вэ? Баярлалаа Эрика ихтэй. За тэгээд Мельбурн хотоос Эрика цацаанаар ярилцлаа. Дараагийн дугаар хүртэл баяртай. Баяртай Эрика ихтэй. Баярлалаа.